2015 онд Авиаслыг Азчууд шоунд оролцоод энэ шоунд юу н оролцох санаа хизээд үрсэн бэ? Тэгээд яагаад оролцохоор болсон бэ? Энэ бас их айгүй гоё түүхтэй. Одоо энэ түүхийг ярихаар хамгийн эхлээд нөгөө нэг одоо миний нэг интернетэд айгүйх алдаршсан нэг бичлэг байдаг байхгүй, нэг юм ногоон дээлтэйгээ төрс нутгийнхаа нэг юм одоо манай гэр бүлийн шүтдэг нэг тийм хайрхан номгон хайрхан гэдэг. Тэр хайрхны оройд одоо цаансрын битүүний өдөр би нутагтаа амралтаар очив. Тэгээд эдээ будаа аваад бид нэр тэр хайрханд очиж хүндэтгэл үзүүлдэг байхгүй, битүүний өдөр ингээл эдээ будаага өргөөд тэгээд би нөгөө ойрд нутагтаа очиж байсан болохоор хөгчмөө үрчичээд тэр хайрханд ингээд гоё нутаг уснаар сүс нутаг усан дээрсэн болохоор сайхан дуулж хуурцсан. Тэгээд тэр хайрхны оройд би одоо энэ соёл урлагийн сургуулийн багш Мөнхбат гэж багш зохиосон алдартай Чингис хаан гэж магтаалыг дуулсан байхгүй. Тэгэхэд яагаад чи нэг үнхээр тэр байгаль дэлхийн нэг сонсож хүлээж авах шиг санагдсан. Тэр ихэд ингээд айгүй гоё дулаахан болоод ингээд нам гомбод чи өвлийн хөвдөн үлрэн шүү дээ. Тэр өндөр уулын оройд айгүй гоё дулаахан болоод баг манай дүүнэр ингээд бүгд фотологтойгоо явж маа тийм гоё болсон байхгүй. Тэгээ яг намайг дуулж хурж хахт ингээд айгүйх шовоо дугураал ингээд айгүйх шовоо ирж муугаал. Тэгээд яагаад ч надад тийм яг гоо сүсэг бишрэлгүй хүмүүс тэрийг л ойлгохгүй байх л та. Зүгээр л байгалийн үзэгдэл гэж бодох. Надад яагаад ч тэр нутгийн уул ус яг тэр дуу хоорыг сонсож байгаа юм шиг тийм уул усны толгоос савдаг гэж байдаг үнэхээр сонсож байгаа юм шиг санагдсан. Тийм гоё мэдрэмж төрсөн. Тэгээд тэр яг тэр дуулж хуурсныг манай ихнэр ингээд уцаараа бичиж аваад тэгээ санаандгүй ирээд ингээд сошиалд хийцэн чинь нөгөөх нь зү маш их тандалт авсан. Аюу хүмүүс үтсэн. Тэгээ дээрэс нь би үнэхээр гоё дуусандаа биш тэр хайрхан уулын одоо тэр авшиг шингэсэн нэг тийм энергитэй бичлэг болсон болов уу гэж би одоо бэлгсээж явдаг байхгүй. Тэгээ тэр бичлэг намайг дэлхийн олон тайзны авчихсан. Яг тэр бичлэг намайг одоо тэр дэлхийн алдартай Netflix киноны одоо тэр кинонд очиж тоглох тийм боломжийг олгосон байхгүй. Яг нь найруулагч нь Жон Буско гэж хүн бол маш гоё мэдрэмжтэй гоё санаа гаргасан. Энэ кинонд Монголын хөөмийн урлагийг заавал оруулах хэрэгтэй юм байна гэдэг санаа гаргаад манай ингээд интернетээр судалсан чинь миний бичлэг нөгөө нэг их тандалт авсан бичлэг чинь ингээд дээгүүр гараад ирсэн юм байна л да. Тэгээд миний бичлэгийг олж үзээд тэгээд одоо тэр кинонд одоо манай жүжигчин оргилах манай Алтай оргил хамтлагийн одоо моруу уурч хүмэж зөргөө гэдэг манай нэг дүү байдаг уран бүтээлч этник зөргөө гэж залуу. Тэгээ бид гурав Монгол улсаас очиж яг тэр Монголын хөөмийн урлагийг оруулах тэр сценд нь очиж тоглож ирсэн. Тэр тоглолт нь яг тэр гэсэн болохоор яг тэр Малайзийн алдартай киностудид яг тэр хэсгийг бичижсэн байхгүй. Тэгээд тэр киноны хэсэгт очиж оролцсондоо маш их бахархаж баярлж явдаг. Тэгсэн чинь тэр кино дууссаны дараа удаачгүй хэдхэн сарын дараа одоо энэ чи HSK таалантлах гэж байгаа. Одоо яг бидний тэр урлагийг тэр хүмүүст агиух таалагдсан. Маш хүмүүс гоё санагдсан шүгэлээ. Тэгээд тэр хүмүүс санал тавьсан байхгүй. HSK тааланд та ирж оролцооч. Таны энэ урлаг үнэхээр гоё сонирм содон байх гэдэг үднэс. Тэнгуут нь би зөрүүлээд би хэрвээ оролцох юм бол хамтлагаараа оролцох хүсэлтэй байна гэж хэлээд тэгээ манай хамтлаг бичлэгээ явуулсан чи манай хамтлаг ихний бичлэгийн шатанд нь тэнцсэн байхгүй. Тэгээд анх тэр HSK тааланд оролцох шалтгаан тэрнээс бий болсон. Тэгээд бид нар анх санаад өнгө бичлэгээ явуулсан чи айгүйх таалагдаад бичлэг маань тэнцээд тэгээд дараагийн ихний шатанд оролцох урилга анх иржсэн. Тэгээд очиж оролцсон чинь бид нар бас Монголын энэ сайхан хөөмийн гайхамшигтай урлаг маань бас хүмүүст агиух таалагдчих. Аврагын төлөө хүртэл явсаа бид нар чинь Майшаа аюулын шатыг давж. Тэргээрээ бас бид нар бас одоо энэ бид нар Аз твгээл тэгэхээр нэг Шопон, Солонгос, Хятад те ингээ боддог чинь зүүн Аз руу бол маш нэг тийм нээлттэй биш байсан. Яг Монголыг бол тэлийн сайн мэдгүй ч байт юм уу. Тэр утгаараа одоо монголчууд одоо HSK тааланд анх оролцсноор монголчуудыг мэдэхгүй маш олон хүмүүст мэдүүлж ийм өв соёлтой, ийм арт түмэн энд амьдардаг ийм хүмүүс байдаг гэдгийг илүү их таниулж чадсанараа бас гişнээ төрүүлж чадаагүй ч гэсэн бид
нэр бас артын урлагаараа дамжуулаад эх орноо сутчих чадсан гэж багтдаг. Тэр бол би бол яг ялалт гэж л хараад байгаа. Одоо Монголын одоо үс соёлыг яг жинхэнэ бодит жишээгээр таниулж чадсан. Тэгээд яг тэр Asia's Got Talent-ийн 3 бичлэгийн харангуут яг финал хүртэл тэр тайзны засаг чимэглэл амун бас та нарын хувцаслалт надад бүр маш их таалагдсан. Бүр тийм амар омогшил төрсөө. Тий яг хөө бид нарт одоо тэгээд нөгөө нэг өв сожлоо эх орноо сурталчлах маш том боломж бий болж байгаа холоо тэрэн дээр маш хичээсэн. Тэгээд дээрээс найруулагч нар нь аль хоор монголчууд ямар байх хэвтэй, Монголын үндэсний хувцас ямар байх хэвтэй, одоо ямар тийм ахуй амьдралтай юм гэдгийг аюу их тийм тодорхойж харуулахыг аюу хичээж исэн. Яг хөө нөгөө талаасаа шоу юм болохоор найруулагч нар нь бол тий одоо ингээд байнга байс гэж байгаа ярьцлага авдаг. Тэрэн дээрээ бид нараас ингээд аюу их тийм сэтгэл хөдлөлийг аягүй хүсэж ийсэн. Одоо жишээлх юм бол тий юм яриад ойлгох ч юм уу. Хөгжилтэй юмнууд аягүй хвээ тэрэн донд чинь тэгээд яг хаа зүүмнүүд даазаас оролцож байгаа тэр хамтлагууд ч юм бол ингээд биднийг бодвол тийм шоу амьдрал одоо шоу ертөнц аягүй хөгжсөн хүмүүс байт юм байна. Жишээлх юм бол одоо бид нартэй тэр аврагын төлөө тоглож ирсэн тэр хамтлаг бол тэгээд тэр Индонезиас ирсэн хамтлагууд энэ төр бол шууд ингээл амьдралаа яриад уйлаалч юм уу те. Жишээлх юм бол нэг юм бүжгийн хамтлаг бас пенальт үлдсэн. Тэр хамтлаг нь болохоор Индонезийн тийм асрамжийн газраас төрж гарсан хамтлаг юм байна. Тэгээд тэд нар чинь тэргээрээ аявих одоо нэг шоуны чинь бас нэг юу ш те. Хүмүүсийн анхаарлыг яаж татах уу гэдэг дээр аявих толгоо ажиллаж байгаа хөөх. Тэдний бол жишээлх юм бол бид нар бол одоо асрамжнаас ирсэн бидний хүүхэд нас ийм амар хэцүү амьдрал төссөн гэдэг тэрийгээр ингээд нэвтрүүлэг хийсэн. Ингээд уйлж мойлал яриад тэнгуут чинь нэг хүмүүс ч амар их тэрэнд автаж байгаа байхгүй. Тэгээ тэргээрээ тэд нар айгүйх санал авсан. Биднийг одоо тиймэрхүү ингээд ийм та нар тийм санаанууд бол тэрийг ярих их тэгээд бид чинь насны хувьд одоо хэдэн настай хүмүүс үлээ. Тэгээ бид нар чинь ямар аз жаргалтай амьдрал донд өсч өндөөсөн бэлээ. Биднэрт бол ямар тийм ярих шалтгаан байхгүй. Тэгээ бидний хүмүүс тэр нэвтрүүлгийн найруулагч нар та нар ямар сэтгэлийн хөдөлгөөн айгүй багтай байна. Та нар нэг тиймэрхүү яриад өгөөч гэж айгүй хүсдэг. Бид нар ч үнэхээр тийм ярих боломжгүй. Тиймэрхүү хөгжилтэй нэг айгүй болж исэн. Монголх нь үлсэж үзээгүй штэ. Тэр ч одоо яг үннийг хэлгээд бол сайхан буянтай ард юм штэ. Тэгээд сайхан ад жаргалтай хүмүүс байхгүй. Өнөөдөр хүртэл одоо дэлхийн нийтээр энэ цар тахал гэж бичгэн жихт бид нэр яаж нүгээр одоо тэгэл одоо яг үннийг итгэхтүүд гадуур бол одоо сайхан маск гэдгийг одоо баг мартсан явчихна. Тэгээд бас тийм сайхан хувь зайтай ард түмэн гэж боддоо шүү